Байна уу? Хай мантхай. Чи Америкт амьдарч байгаа юу? Сайн уу? Би Монголд л амьдарч байгаа. Чи одоо Америкт амьдарч байгаа тий? Би шинэ орчинд тасах гад байж л байна. Чамаар юу байна да? Чи нөгөө хүнтэй гэрэлсэн үү? Үгүй дээ. Амьдрал чиний төсөөлснөр ерөөсөө өрнөөгүй. Яг үндэ чи тун удахгүй хайртай үнээсээ сална, ганцаардлыг даван туулна, өөрийгөө хайна. Гэтэ яг үндэ чи тэр бүхнийг маш эвтэйхэн даваад гарч чадна. Тийм үү? Жохон гонхтой л юм те. Гэтэ би боловсролын салбарт ажиллаж байгаа юм чинь ажил дээр илүү сайжирсан мэдтэй. Би ажиллаа хийж байгаа үстэй. Миний санаж байгаагаар тухайд чи 90 хүүхэдтэй, 10 гаруй багштай, өөрийнхөө хайртай цэцэрлэгийн ажилладаг байсан, сэтгэл хангалуун байсан. Бас чи сайн хань болохыг хүсдэг, сайн ээж болохыг хүсдэг, олон хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэг байсан тий. Гэхдээ энэ бүхэн өөрчлөгдөн амьдрал чиний төсөөлснөөр шал өөр байна. Магадгүй чиний хизээш төсөөлөөгүй ирээдүйд чамайг хүлээж авах болно. 2020 онд чи Remax-ийн салбарыг худалдаж аавна. Өөрийн үйл хөдлөх хөрөнгийн бизнестэй болно. Чи удахгүй 120 агенттай Монголын тэргүүлэх эмэгтэй брокеруудын нэг болно. Би гэхдээ аз жаргалтай байгаа юу? Тийм ээ. Гэтэ чиний төсөөлж байгаас арай өөр аз жаргалтай байгаа. Чи дахин хүнд дурлана. Эр хүнд итгэж тэр хүний төлөө бүхнээ зориулахаар шийдэж та хоёр хамтдаа хүүтэй болно. Гэтэ удалгүй чи сингл ээж болно. Харин хүүчин чамд жинхэнэ аз жаргал гэдэг утга учирыг чамд ойлгуулах болно. Гэхдээ чи дахиж хайрлах уу? Тийм ээ, мэдээж дахиж дурлана. Яад гэвэл чи жинхэнэ хайранд итгэдэг хിവэрэл байх болно. Харин энэ удаад арай өөрөөр байна. Яад гэвэл чи амьдралын төв гэдгээ өөрөө маш сайн ухаарсан учраас илүү аз жаргалтай амьдрал чамайг хүлээж байгаа. Санснаас үнэхээр өөр юм аа. Санаанд оронгүй өөрчлөлтүүдийг хийгдэх юм байна. Гэтэ чи илүү аз жаргалтай болсон. Би их баяртай байна. Салбар өөрчлөлтөнд бол үнэхээр гайхаж байгаа ч гэсэн магадгүй үнэхээр гайхалтай салбарт амжилттай ажиллаж байгаач би чамаар бахархаж байна. Баяртай. Илүү хичээгээрэй.